өөрийнхөө асуултын хариултыг ерөнхийдөө авчлаа. Тэгэхээр бас шууд саналаа илэрхийлжээ. Ер нь бол сум болгонд хөлийн маргаантай асуудал бий. Тэгээ өнөөдөр бол яг Өвөрхангай аймаг, Баян Улгийн аймгийн 2 сумтай холбоотой хөлийн маргааны асуудлыг өөрчлөлт оруулахаар л орж иж байна л да. Тэгэхээр хөлийн цэстэй холбоотой. Тэгэхээр юу вэ гэхээр энэ дээр бас нэг манай холбогдох яам газар нь том бас реформ хийж, уралтай суурьтай судалж, нутгийн иргэдийн дунд байгаа энэ бас маргаантай холбоотой эдгээр асуудлуудыг нэг мөр шийдэх нь зөв байгаамаа. Зөвхөн нэг аймгийн 2 сумаар л асуудал хязгаарлаа зогсохгүйгээр тэгээд сум болгонд газрын мэрэгчлэлтэн байна. Тийм ээ? Багийн статуст хуваагдсан байхад яг тухайн одоо малчттай холбоотой асуудлууд байж байна. Тэгэхээр эдгээр асуудлуудыг нэг ер нь бол бас маш сайн анхаарч нэг шинжилэх нь их зөв баха. Энэ дээр анхаарч ажиллаарай гэсэн саналтай.